Ариуслын зууч оператороор үйлчлүүлж буй эрхэм үйлчлэгч таны энэ өдрийн амар мэндийг эрен мэдчилье. Удаа тур оператор 2000-ад оны ихэнх үеэс эхлээд Урхнэшний холбогдлолтой төгс соёлын дурсгал газруудаар мөргөлийн аялал зохион байгуулж ирсэн ийм байгууллага байгаа. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн бүгд найрамд хүндэтгэх улсад Бурхан Бөгшийн гэрсэн Будгая, за мөн анхлан 4 оны сургаалan айлдсан Сарнаат, за түүнчлэн өнөө цагийн Бурхан шашны төв болсон Дарамсалаа хот. За Дарамсалаа хот бол Дэрхэн гинтэн 14-р далаа багш 9-р богд Жавзан дом тэргүүтэн хотод туйлгаад номын мэргэд амьдардаг, өндрөн суудаг ийм газар. За мөн энтхэг улсын бусад төгс соёлын дурсгал газруудаар аялах юм аялал. За өөр бас нэгэн гол маршрут бол Улсын холбооны улсын мөрөөдийн хамгийн хүрээнд заларч буй Алс орнод Сибирийн 12 дахь бандит хамлам Дашторж Итгэиловын ариун лагшинд бураалах мөргөлийн аялал. За түүнчлэн бүгд найрамд Хятад ард улсын нутаг дэвсгэрт буй Утай, Гүмбэн, за мөн төвдийн лас тэргүүтэн Урхнэшний холбогдлолтой эдгээр газруудаар мөргөлийн аяллыг зохион байгуулж ирсэн ийм байгууллага байгаамаа. Эрхэм үзэгч таныг Бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Орсын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан Гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн үнэригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж аврал даатгал одуулах ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын соврогон дэрүүлэн хэн залбирал үйлдэх аштын үйл сайн даатлах боломжтой. Мөн Улаануд хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэг Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. Итгэл тамбын түүх намтрын тухай бас та бүхэндээ товчхон дурдан хүргье. Тэгэхээр итгэл тамбын түүхийг дурдахын өмнө Монгол оронд Урхнэшин хизээ хэрхэн аж дэлгэрсэн тухай зайлшгүй дурдах хэрэгтэй болдог юм. Тэгэхээр эрдэмтэн судлаачид Монгол оронд Урхнэшин дэлгэрсэн түүхийг 3 хувааж үзсэн байдаг. За нэгдүгээр дэлгэрэлтийн үе бол 2000 гаруй жилийн тэртээ Бурхан Бөгш айлдвар сургаалan айлдснаас хойш нэг удалгүй хүүн үгүрний үед Монгол оронд Дундад Азаар дамжиж Урхнэшин дэлгэрсэн ийм түүх баримт сэлт олдсон байдаг. Үн дээр үндэслэж хүүний үгүрний үед бол Монгол орн монголчууд Урхнэшинтэй байсан байна гэдэг ийм гаргалгаа судалгаа хийсэн байгаа. За хоёрдугаар дэлгэрэлтийн үе бол Монголын их хаадын үе, их эзэн бог Чингис хааны үе, за түүний угсаа залгамжилсан хүүдүүд энэ үеэс бол Монгол оронд Урхнэшин төвдөр дамжин дэлгэрсэн хувлаа буюу тэргүүтэн их Монголын хаадууд Урхнэшины ороон дэд эрдэмтэн мэргэдийг залж өөрийн дэргэд байлгаж номын багшид өргөмжилж байсан юм түүхтэй. За 3 дугаар дэлгэрэлтийн үе бол Монгол оронд Урхнэшины гэлэвийн урсгал дэлгэрсэн энэ цаг үе байгаа. За энэ үе бол Алхын Автайсан хаан, Түмдийн Алтан хаан тэргүүтэн Алтан ургийн ноёдууд санаачилж, Төвдийн 3 дугаар далаалам Содом жамцтай ойр номын бариллага тогтоож, энэ эхлээд Монгол оронд бол Урхнэшины 3 дугаар дэлгэрэлт буюу гэлэвийн урсгал замхил дэлгэрч эхэлсэн ийм түүхтэй юм. За энэ үед бол Монгол оронд Жавзан Жанан Дарнаатын Монголд тодорсон Хатбар дүр Алхын Өндөргийн Зануу зэргийн маань тодорч Монгол оронд Урхнэшнийг дэлгэрүүлэх үйлсийн үндсэн шавыг ялангуяа гэлэвийн урсгалыг бол хөгжүүлж Монгол оронд Монголын өөрийн үндэсний хэв шинж дэг жаяг бүхий Урхнэшнийг цогцлон хөгжүүлэх үйлсийн ихийг тавьж нагуу улсыг бол бүтээсэн юм хүмүүс байгаа. За энэ цаг үеэс мөн ялгаагүй бүрээ зуны нутагт бол Урхнэшин дундаа гэлэвийн урсгал бол түгээмэл дэлгэрч эхэлсэн. За энэ үйлсийг бол Дамдар Заяев хэмээх эрдэмтэн мэргэн хувилгаан санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм түүхэн баримт байдаг. Дамдар Заяев 1702 онд мэндэлсэн. За ингээд 75 жил наслаад 1777 онд таалал төгссөн юм байна.
Энэ хугацаанд бол Бүрээд нутагт Бурхны шнийг дэлгэрүүлж ерөнхийдөө Бүрээдийн Бурхны шний үндсэн суурийг бол тавьсан ийм хүмүүн. Таалал төгсхийн өмнөхөн шавнараа цуглуулж миний бие ингээд явах болох нэ. 75 жилийн дараа би эргэж төрнө гэж ингэж гэрээслэж загсан байдаг юм байна. Ингээд 1852 онд Итгэл тамд маань мэндэлсэн. 75 жилийн дараа мэндэлсэн учраас энэ хүнийг бол Дамтар Заив ламын дараагийн дүр хэмээн ингэж үздэг юм. Ер нь бол Дамтар Заив ламын түрүү дүрийн 10 дүр нь Бурхан багшийн үеэс эхлээд 5 дүр нь бол энэтхэгт. Залгаа дараагийн 5 дүр нь бол төвдөд. За ингээд Бүрээд нутагт бол 11 дахь дүр нь Дамтар Заив лам ба. За 12 дахь дүр нь бол Итгэл тамыг ингэж түүх судлаачид Бурхны шний эрдэмтэд бол ингэж айлдсан байдаг. За энэ талаарч мөн айлдвар сургаал ялангуяа Итгэл тамбын уншлага зан үйлсэлтэд бол тодорхой дурдсан ийм зүйлүүд ажиглагддаг юм аа. Манай чигэл хамбаламны хэдэ 12 ч манай банжил хамбалам юм. 1852 онд мэндэлсэн байна. 1927 жилд 75 наснда нирвана болж буяа үлдээж үлдсэн лам байна. Тэгэд би 2002 онд тэр ламыг тэр газраас нюгдэж байсан газраас гаргаж явуулгын дасандаа залгаж тэгэд хамбаламда тусгай ордон барьж хамбаламын хүнлэг үзүүлж байна юм нэ. Тийм бол түүх намтартай гэвэл хэдэ хамбаламын онцоо юу хэдэ манай хамбалам 12 төрлөө мэддэг одоо их сайн лам байна. Анхны 5 төрлөө энтгэгт төрж 2 дугаар төрлөө Булбагшийн хажууд шаяа болж байсан. Тэгээд дахиад 5 дахин төгөд төрсөн байна. Тэгээд 2 дахин энэ манай Бүрээд газар дээр төрсөн. Манай анхны төрлөө Дамбадаж Заяев гэж нэртэй алдартай ирж төгөд ном сурж тэгээд дараа нь энд ирээд Будад шашин дүүрүүлээ юм. Тэгээд манай Хилгантын дасны ламнарнууд уйсан байсан байгаа. Дахиад нааша залрагтыг өгөхөн хамбалам тэрийн ама үгж 75 жилийн дараа ичгэл хамбалам болж ирсэн байна. Товчхон намтрын тухай хэлбэл тийм л намтртай хүн байна уу. За ингээд 1852 онд Итгэл тамд мэдлээд бага болчир наснаасаа Янгажинскэд атсан хэмээх Бурхны шний хэд шавлан сууж улмаар Агинский тамчин датсан тэргуут нь томоохон хийдүүд шавлан сууж Бурхны шний боловсрол эзэмссэн. Бурхны шний гүн ухааны төдийгөө ангаах ухааны нэлээд өндөр энэ боловсролыг эзэмссэн юм ч отож хүн байсан юм аа. За 1911 онд Итгэл тамд маань Алс дорнод Сибирь орчны Бурхны шний 12 дахь бандит хамлам хэмээх албанд тогоон томилогдсон. За энэ алба бол тухайн үед шашны төдөөгөө тухайн бүс нутгийн улс төрийн тэргүүлэх энэ үүргийг гүйцэтгэх юм том нэр хүндтэй алба байсан юм байна лээ. За энэ үеэс бол Итгэл тамд бол тамчин датсанд шилжин сууж. Яагаад тэгэхээр тухайн үеийн тамчин датсан бол Бүрээдийн төдөөгөө Оросын холбооны улсын цагаан хамт Орос улсын Бурхны шний бас төвн байсан юм. Тэгээд тамчин датсанд сууж энэ албыг 1911 оноос 1917 оны хүртэлх хугацаанд бол нэр төртөө хаасан. Тухайн үед бол улс төрийн нөхцөл байдал ороо босгоо хэцүү үе байсан. Энэ үед бол бас Бүрээд зууны ард иргэдийг өдөртөн чиглүүлж байсан олон баримтууд үлгэр дамжуулалт өнөө хүртэл яригддаг юм байдаг. За Итгэл тамбын хувьд бол албан өгснөөс хойш өөрөө анхлан шавлан сууж явсан Янгажинскэд татсандан хэрэгж ирсэн байгаа. За өөрийнх нь төрсөн нутаг бол Өлзит тав гээд одоогийн Улаанбаатар хотоос нааш 40 км газар Оронго гэж юм суурин байдаг. Тэр суурингийн ар дээр юм тал газар байгаа. Тэнд бол мэндэлсэн юм байлээ. За Өлзит таваас хойш зүүн хойшоогоо 5-6 орчим километр газар бол анхлан сууж ирсэн Янгажинскэд татсангийн суурин буй. Одоо бол зөвхөн хийдийн суур, дурсгалын суурга бүтээсэн байдгийг. Ингээд тэр Янгажинскэд татсандан иргэн борлож, тэндээс атаж, шавнартаа айлдвар сургаалan айлдаж байгаад 1927 онд бидний орчин үеийн хэллэгээр бол таалал төгссөн. Ингээд 27 онд өөрийн шавнараа цуглуулад
За одоо ингээд миний явах цаг боллоо. Та нар одоо миний хойтхыг уншаа гэд ингээд ямар одоо байдлаар өөрийг нь оршихыг, за мөн ирээдүйд одоо ямар үйл тохиохыг энэ бүх юмнуудыг бол өөрийн биеэр аман айлдвараар айлдаж, за мөн одоо бичгээр одоо цаасанд болгосон ч юм одоо аман айлдварууд байдаг гэж үздэг. Ингээд шавнар нь бол тухайн үед ихэд балмагдаж амьд хүний одоо хойтх уншиж үзээгүй учраас ямар нэгэн шийдэл гаргаж чадаагүй юм байна. За энэ үед бол хамблам өөрөө хийдтэй морилоод өөрийнхөө одоо синтез залраад уншилгаан үлдэж эхэлсэн байна. Ингээд энэ үеэс эхлээд шавнар нь бол одоо даган төрхөд уншлагыг үлдэж ингээд хамблам бол уншлагын одоо явцад бол эхний давтга болсон дүрслэгшингаа хураахтай ийм үзэгдлийг үзүүлсэн юм байна. Тэгээд одоо хамбламын гэрээлсэнчлэн тэр одоо Янгажинские татсангаас баруун хойд ингэр хөх зүрхэн хэмээгтэй ингэр байдаг. Энэ нутаг бол эртээр үеэс Борозоны одоо ард иргэд орон дээд эрдэнтэн мэргэд хайрлаж хүндэлж дээдлж явсан энэ мэрэгдийн залдаг ийм газар юм билээ. Ингээд хөх зүрхэн хэмээх газар бол яг одоо очир завилгаат судалтаа тэр чигээр нь царс модонд залж оршоосон байгаа. За ингээд 1957 онд 75 онд 2 удаа ахтар байгалийн гамшиг болж энэ үеүүдэд бол шавнар нус эргэж очиж үдсэн байдаг. Тэгэхэд бол одоо ямар нэгэн одоо гадны нөлөө ороогүй байсан байна. Ингээд 1990-ад онд Бүрээд оронд Бурхны шишин дахин сэргэж сүтлэн олонний хувьд уламжлалт шашин судалгааны шүтэх эрх нээлттэй болсноор хамбламыг тэнд заларч буй хэмээх мэдээлэл амнаас ам дамжиж тэр одоо хөх зүрхэн хэмээх газар бол очиж эргэл мөргөл уулддаг ийм байдал бас нэлээд ажиглагдаж. За хоёрдугаарт Идүгэгийн хамбламын урдан хариуцчуудаа бол Бямбал амгаан одоо зүүдэнд Юрусын олон одоо зүүд ирж ийм одоо байдал бол удаа дараа давтагдаж байсан байлээ. Тийм учраас Бямбал амгааны хувьд бол Идүгэгийн Оросын холбооны улсын Буддийн санхагийн тэргүүн 24 дахь бандит хамблам Дам Баяушивагаад бол удаа дараа айлтгаж байсан байдаг. Хамблам маань миний зүүдэнд ийм байдалтай мориллоо, ийм байдалтай дүр үзүүллээ. Ер нь одоо залах цаг нь болсон юм байна. Залъя гэдэг ийм одоо санал хүсэлтийг удаа дараа айлтгаж. Ингээд Дам Баяушив хамбламын хувьд бол нэлээд эргцүүлж бодсны эцэст ер нь одоо гаргаж залхан зүйтэй юм байна гэдэг шийдвэр гаргаад 2002 оны 9-р сарын 10-нд Оросын холбооны улсын шинжлэх ухааны академиас тусгай баг экспедиц гаргаад ингээд анх ухааны гэрмлистик шинжилгээний гэх мэтчлэн олон одоо эрдэмтдийн төлөөллийн хамтаар тэр одоо оршоосон газар нэрж ингэж залсан юм байлээ. Тэр үед бол хэдийгээр хамбламыг тэр хөх зүрхэн залсан гэдгийг мэддэг боловч яг хаана залсан бэ гэдгийг нь бол хараахан тодорхойлж амжихгүй байсан юм байна. Ингээд хүн болгон одоо санал гаргаж тэр орчинд энэ байх болов тэнд байх болов гэдэг санал наашаа гаргаж явж эцэст нь Дам Баяушивгаа бол энэ хавцаал байж болох юм байна да гэдэг шийдэл гаргаад тэгээ одоо Дам Баяушив хамбуан одоо тэр заасан газар нь үзэхэд тэндээс л одоо хамбламын одоо орон лагшин олдсон юм түүхтэй. Миний ажилчин өглөөнөөс ороод тахилаа өргөд урам мөрөгчээл тэгээд бүх тахилын бэлдээ тэгээд хурлаа ураад тэгээд гарна. Тэгээ миний цуг бас өдөр болгон итгэл бишээ. Бямбанам орж ийн бас тэгээд тэр хурлын дараа Бямбанам чинь 1 цаг юм уу 30-40 минут юм уу ганцаараа суудаг. Яг тэр үедээ өөрөө баг итгэл хамттай баг ярьж байгаа хата гэж бодож байна. Тэгээд би бас энэ сонирхолтой юм аа гэд бас итгэл хамбай конференц 2 дугаар конференц жоох энэ талаар жоох бичээд үзсэн. Тэгээд баг миний бодохоор л бас урд төрлөөс бас нэг Бямбанамжийн итгэл хамбайтай баг холбоотой байна гэж бодож байна. Тэр яг гэхээр одоо нэг 2002 оны өмнө Бямбанам жил болгон одоо 24 дугаар Манжид хамблам Дам Баяушивд ордог байсан. Одоо итгэл хам тэнд газар сууж байна. Тийшээ очиж үзье барья гэд 3 удаа ярьсан байна л да. Тэгээд бас 2002 онд дахиад орсон чинь тэгээд Дам Баяушив чинь зөвшөөрүүлсэн байхгүй. За очие гэд. Тэгээд тэр чи одоо 2002 оны 9 сарын 10-д хашаад тэгээд Бямбанам чинь баг саана мэдээ хата тэр сууж яана гэж. Тэгээд бас нэг өвөө мэддэг байсан. Тэр газрыг яг гэхдээ бас тэр газрыг яг тэнд суугаа гэж мэдж байгаа л да. Яг хаана сууж байгааг мэдэхгүй байсан.
Тэгээд тэр яг одоо сууж байгаа газрын одоо хэн зааж өгсөн шүү дээ. Нэг манай Хамблам Дамбашив. Ингээд энэ үеэс эхлээд бидний нэрлэж занснаар эвлэгэн дацсанд бол Хамбалмыг залсан. За энэ үеэс эхлээд бол энэ эвлэгэн дацсангийн нэр бол Хамбын хүрээ гэдэг одоо юм нэртэй болсон юм аа. За энэ Хамбын хүрээнд бол 2009 онд Хамблам зориулж өөрт нь ордон одоо өргөө барьж өгсөн. Сайхан ногоон ийм одоо өргөө байгаа. Энэхүү өргөөний зураг хөргийг бол өөрөө амьд ахуйтай Янгажинская дацсандаа 1906 онд одоо ийм ордон дугуйн бүтээж байсан юм байлээ. Тэр их загвараар нь өөртөө зориулж энэ өргөөг бүтээсэн. Идүүгээ бол Хамблам маань 2002 оноос 2015 оны хүртэл 13 жилийн хугацаанд бол ингээд хамгийн хүрээнд заларч ийм төвхтэй юм. За Бурхны шинтэн цусгтэн хүмүүний хувьд ер нь одоо ямар утга учиртай яагаад энэ хүн ийм урт удаан хугацаанд газрын хөрсөн дор 75 жил гарч ирээд 13 жил ингэж ямар нэгэн гадны нөлөөгөө оршин тогтноод байна вэ гэдэг ийм одоо сонирхолтой хэмээр асуултууд бол гарч ирдэг. Зорж утсан цусгтэн олны хувьд ч тэр за мөн дэлхийн бусад үндэс булан бүрээс ирсэн Бурхны шин шүтдэггүй бусад одоо лалын, христийн бүр шашингүй үзэлтэн хүмүүс ч одоо сонирхон ирж ямар учир шалтгаанаар энэ хүн одоо ингээд урт удаан хугацаанд оршин тогтноод байна вэ гэдэг ийм одоо асуултыг бол хөндөж тавьж ингэж ирдэг юм. Тэгэхээр энэ бол цэвэр Бурхны шашны дотоод бяцлаглалын хүчээр өөрийнхөө дотоод энергиэр өөрийн одоо биеийн итгэн тэжээж энэ одоо урт удаан хугацаанд оршин тогтнож байгаа ийм үйл явц. Энэ бол игэл одоо Бурхны шинтэн хүний хувьд бол Бурхны шинтэн гэхгүй ерөөсөн одоо игэл хүний хувьд бол одоо байх боломж тийм бодит зүйл 2000 гаруй жилийн тэртээ Бурхан багшил өөрийн биеэр үлгэрлэн төгсгөөрлөн чанад хурч энэ ертөнцийн олон амьтанд ийм одоо замнал байж болох юм аа. Би хэл сэтгэлийн хүлээн хариуцгаж Свансын 3 хор тэргуутан хүсэл тачаал уран мөнхөг тэргуутнаас хагцаж тэрхүү одоо хорц сэтгэлээс хагдснаар төгс гээрлийн чамд хүрч болох юм байна гэдгийг үзүүлсэн бол идүүгээ 2000 гаруй жилийн тэртээ энэ бол игэл хүн хийж болох бас боломжтой юм шүү гэдгийг итгэлт хам өөрийн биеэр одоо илт үзүүлснээр энэ бол үнэхээр одоо хорвоод хосгүй гайхамшигт юм үзэгдэл юм. Энэ бол Бурхны шашныг дэлхийн нийтэд таниулсан Бурхны шашны үнэн мөн чанар гэдэг юм юу юм бэ гэдгийг хүмүүний дотоод сэтгэлийн тэр туйлд хүрэхэд ямар одоо орчинд төрж болдго юм бэ гэдгийг ер нь хүний өөрийн оюун санааны чадамж ямар байдаг юм бэ гэдгийг бол дэлхийн нийтэд харуулсан юм бол гайхамшигт одоо мөн хэрэг. Тийм учраас өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд бол энэ үйл явцад бол маш хянамга судлаж байнгын одоо судалгаа хийж энэ одоо үйл явцын одоо нууцыг тайлахаар ингэж хичээж ажиллаж байгаа. Итгэлт хамбын дэргэд одоо байнгын одоо институт ажилладаг. Итгэлт хамбын одоо лагшин тэргуутан, за итгэлт хамбын зохиол бүтээл тэргуутан бүхий л төрлөө одоо судалгаа хийдэг юм институт байнга ажиллаж байдаг. Энэ институтын одоо судлаачдын хувьд энэ тал дээр идэвхжүүлэн ажилладаг. За мөн 2 жил тутамд эрдэмтдийн дунд эрдэмтний хэлгээний баг хурал зохион байгуулдаг. Өнөө жилийн хувьд бол 4 дахь удаагийн хурал зохион байгуулагдана. За энэ үед бол мөн одоо зүг бүрээс ирсэн эрдэмтэн мэргэд өөрийн судалгааны явцаасаа бас сонирхолж ингэж хилцүүлдэг юм уламжлалтай. За энэхүү үйл явцыг бол одоо бид бүхэн сурвалжлан хүргэж телевизийн эфирээр дамжуулан Монголын үзэгч олондоо одоо хүргэж ирсэн. Ер нь бол итгэлт хамттай холбоотой итгэлт хамбын намтар туух энэ гэгэрлийн замлын туул явцыг бол бид бүхэн энэ одоо хамгийн хүрээнд заларсан тэр цаг үеэс эхлээл Монголын улсуудын олон үзэгч олондоо хүргэх ажлыг хийж Хамбламын өргөөтэй болоод энэхүү одоо хамгийн хүрээтэй бол байнга орын одоо нэгт хамтын ажиллагаатай явж ирдэг. Тийм учраас одоо энэ одоо Монголын сүхтэн олонд бол энэ одоо мэдээллийг хүргэх Хамбламын энэхүү аль дүр сургаалыг, зарлиг сургаалыг таниулах энэ ажлыг бол одоо бид бүхний бас цааш нь Монголын сүхтэн олондоо үнэн бодит мэдээллийг хүргээрэй гэдэг энэ одоо хүсэлтийг бол да бас Буддийн санхагийн төв хамгийн хөрөнөөс бид бүхэнд бас уламжилдаг ийм одоо байдгаа. Яагаад тэгдгүү гэхээр манай үндсэн одоо ажил бол Будда тур, Будда продакшн гэдэг 2 чиглэлд бол ажиллагаа явуулдаг. За Будда продакшн бол Бурхны шашны холбогдлолтой түүх, соёлын дурсгалт газруудаас бэлтгэсэн аялын нэвтрүүлгүүд, за мөн Бурхны шашны томоохон эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээл, аль дүр сургаалуудын тайлбарууд, за мөн одоо дээрхэн гинтэн тэргуутан томоохон эрдэмтэн мэргэдийн аль дүр сургаал, тэргуутан эдгээр одоо номлол сургаалуудыг бол
ТВ телевизийн эфирээр дамжуулаад үзэгч олондоо бол хүргэж ирдэг ийм байгууллага байгаа. Хоошд ч мөн одоо бид бүхэн энэ хүү ажлаа улам бүр хөгжүүлж интернэшнл тань мэдхүйн чиглэлийн одоо бүхий л төрлөөрөөс үзэгч олондоо бодит мэдээллүүдийг одоо хүргэн одоо ажиллах ийм одоо төлөвлөгөөтэй байгаамаа. За тийм учраас энэ хөө ихтгэл тамбын тухай ихтгэл тамбын өдөөгүй энэ одоо урт удаан хугацаанд оршиж буй учир утгыг сонирхож мэдэх бол одоо туулийн одоо чухал ажил. Зорин очсон хүн болгоны хувьд бол ямар нэгэн байдлаар тодорхой мэдээлэлтэй очиж хамтламаг чин одоо сүнчгээр урал даатгалуудуулах юм бол тэр хүний одоо сансан хүссэн бүхэн одоо биелдэг ийм байдал бол одоо ажиглагддаг өнгөрсөн цаг хугацаанд харж байгаа. Яагаад тэгдэг вэ гэхээр төгс гээрлийн чандад хүрсэн энэ ариун номын хуурга бол өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн эргэлтэнд оюун санаа нь одоо оршиж хэн юу хүссэн, хэн юу үйлдсэн бүхий л юмыг бол толдон харихын асар өндөр чадвартай болдог юм байна. Тийм учраас үнэхээр чин сүжгээр ямар нэгэн сөрөг зүйл агуулаагүй хоёргүй сэтгэлээр сүжиглэж чадах юм бол хамбламын астд нэрийг бол тэр орж очсон өвчин зовлонтой хүмүүс явж байна. Ажил төрлөн одоо сайжруулах байдлаар хүмүүс явж байна. Оюутан залуучууд бол сайн сайхан сургууль соёлын амжилт гаргах талаар явж байна. Тэр бүхний одоо хүсэл бол одоо биелдэг ийм байдал бол одоо тодорхой харагдж байдаг. Тийм учраас өнөөдөр нэг байтугай одоо нэг явсан хүн бол нэлээд хэдэн удаа явсан юм одоо дүр зургууд бол өнгөрсөн одоо 10 гаруй жилийн хугацаанд бол харагдаж байдаг юм аа. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодорн гэгэрсэн итгэлт хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн үнэригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж аврал даатгалуудуулах ногоон дархийн хүслийн чулуун хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үйлдэх аштын үйл сайн даатлах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэг сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. За ингээд та бүхний сансан үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэж аян зам нь саадгүй сайн сайхан байхын үлзийтэй ёолыг өргөн дэвшүүлье.